Сайн байцгаана уу хүрхэн зурагчийн таарад уншлагт тавтай морил. Энэ удаагийн таарад уншлагын маань хамгийн том зорилго бол 2024 онд талархах. За мөн түүний дараагаар 2025 онд илүү эргээр сэтгэл зүрхээ нээлттэйгээр 2025 онд угтаж авахын тулд хэдүүлээ энэхүү таарад уншлагыг хийсгэх болно. За тэгээд энэ удаагийн дугаарын маань асуух асуултууд болвол 2024 он бидэнд яг юг бэлгэлсэн юм бэ? За тэгвэл шинэ он гарахаас өмнө бид нэр яг юг хийж бүтээх хэрэгтэй вэ? Ямар нэгэн дуусгах ёстой ажил байна уу? За мөн 2025 онд зориулж бид нэр яг юг манифестэлж яг оюун санаагаа юун дээр төвлөрүүлж дараагийн тэр жилдээ юун дээр илүү манифестлэх ёстой вэ гэсэн. За тэгээд дараагийн хамгийн сүүлийн нэг асуулт нь бол энэ шинэ жилээр бидэнд яг ямар гинтийн бэлэг ирж байна вэ гэсэн ийм асуултуудыг асууна. За тэгээд мөн хэдүүлээ шоогоор яг энэ 2024 онд биднэрт хамгийн их зүйлийг ойлгуулж өгсөн тэр саруудыг бас гаргаж ирэх болно. За тэгээд хэдүүлээ 4 ясаараа 3 группээ сонгоно. 1-р групп цаабуг, 2-р групп цасан хүн, 3-р групп амьс. За тэгээд өөрт хамгийн их таалагдсан группээ сонгоод ороорой. Сайн байцгаана уу? 1-р группийн минь уншлагтаа тавтай морил. За энэ харагдаж байгаа бол та бүхэнд маань зориулж гарч ирсэн картнууд. За тэгээд хамгийн ихний асуулт бол 2024 он танд яг юг бэлгэлсэн бэ? За тэгвэл 2024 он танд бэлгэлсэн гэхээсээ илүү ойлгуулсан гэх юм уу? Ерөнхийдөө бол харилцан хүндлэлцэл эв нэгдэл бусдтай яг яаж түншлэлцэх ёстойн ерөнхийдөө бол бусдтай илүү харилцах харилцаан дээр бие биенийг илүү ойлгож хүндлэх тал дээр танд маш их зүйлийг ойлгуулсан жил болжээ. За тэгээд цааш нь ингээд дэлгэрүүлээд ярих юм бол жишээ нь бизнес эрхэлдэг хүмүүс төр жишээ нь айгүй тийм эерэг жил болсон гэсэн үг. Урт хугацааны маш тийм ив найрамдалтай, баттай тийм түншлэгчээ ер нь бол олсон, тиймэрхүү ажлын санал хүлээж авсан ер нь бол урт хугацааны тийм гайхалтай гоё саналыг мөн тийм түншлэгч хамтрагчийг бол олж авжээ. Эсвэл угаасаа л ийм доктортой түншлэгч хамтрагч байсан ажлын байр байсан бол илүү түнтэйгээ уялдаж илүү нэгт холбоотой болж ерөнхийдөө бол улам л тийм амжилттай ажлын карьер тиймэрхүү зүйлүүдийг бий болгож чадсан. Ерөнхийдөө бол харилцаа холбооны тал дээр, санхүү эдийн засгийн тал дээр ч гэсэн ерөнхийдөө бол маш тэнцвэртэй тиймэрхүү тийм гоё эерэг жил болж өнгөрсөн байна. За мөн хосуудын маань хувьд бол хайртай хүнтэйгээ хамтарч бас бизнес эхлүүлсэн, ямар нэгэн нэг ажилд орсон ч гэх юм уу ерөнхийдөө бол хамтдаа маш их зүйлүүдийг хийж бүтээсэн жил болж өнгөрчээ. Айгүй тийм үр өгөөжтэй гэсэн үг. За тэгээд мөн найзуудтайгаа ч гэсэн ерөнхийдөө бол өөрсдийнхөө нөхөрлөлийг бол илүү баттгаж чадсан. Дотоод сэтгэлээсээ бие биенийг ойлгох, чин сэтгэлээсээ бие биендээ итгэх итгэлцэл чинь илүү нэмэгдсэн ерөнхийдөө бол тийм сайн найз, гоё нөхөрлөлийг тэнд харамгүй бэлгэлсэн ийм гайхалтай жил бол болсон харагдаж байна. За эднэр бол ерөнхийдөө бол хүн болгонд өөр ингээд байх магадaltaй зүйлүүд. За тэгээд хамгийн гол нэг том зүйл нь бол ерөөсөө л танд 2024 он бусдыг хайрлах, хүндлэх, бусдтай ойлголцох тэр чадваруудыг илүү суулгаж, ойлгуулж чадсан ийм жил болж өнгөрчээ. За тэгвэл ийм гайхалтай гоё зүйлийг сурч авсан энэ жилээ дуусгаас өмнө бид нар юг хийж гүйцэлдүүлэх ёстой вэ гэсэн чинь ерөнхийдөө бол нэг тийм бусдад илүү туслах өгөөмөр сэтгэлээр энэ 12 сарда жишээ нь хүүхдүүдэд маш их бэлэг өгөх гэдэг юм уу хайртай дотны хүмүүстэй гоё бэлэг авч өгөх, мөнгө санхүүгийн талаар нь ч гэсэн ер нь бол туслах, ерөнхийдөө бол өөртөө байгаа зүйлүүдээ маш ихээр хуваалцаж ийм эргээр хамт олон найз нөхөнд гэр бүл эргэн тойрны хүмүүстэй тийм эрэг энергийг энэ шинэ жилээс өмнө маш их түгээгээрэй гэж бол хэлж байна. За мөн өөр дээрээ ч гэсэн гоё сайхан зүйлүүдийг хүлээж авч өөрийнхөө сэтгэл зүрхийг нээлттэй байлгаж мөн түүндээ бас ингэж талархах бол хэрэгтэй. За тэгээд хайртай хүндээ нөхөртөө, их нэртэй, найзлуудаа, найз өхөндөө маш их талархах хэрэгтэй. За мөн гоё бэлэг авч өгөх хэрэгтэй. Угаасаа шинэ жилийн баяр болох ч байгаа болохоор
ерөнхийдөө бол энэ зүйлүүдийг бол хийх хэрэгтэй. За мөн хэрвээ боломжтой болвол янз бүрийн хандив хэрэгтэй байгаа байгууллага, хувь хүн одоо юу гэдгийг те амтан ерөнхийдөө бол тиймэрхүү зүйлүүдэд бол хандив өргөх бас хэрэгтэй гэж хэлж байна. Бусдад одоо санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Бусдаас ч гэсэн дэмжлэг авахтаа ерөнхийдөө бол нээлттэй бай, санаа зовлтгүйгээр талархалтайгаар бусдаас ирж байгаа хайр хүндэтгэлийг бас маш ихээр хүлээж авах хэрэгтэй шүү гэж бол хэлж байна. За тэгээд хамгийн гол хийх ёстой зүйл нь энэ ондоо амжаад бусдад илүү өвөөмөр сэтгэлээр одоо тийм сайн үсийн одоо аян шиг нэг тиймэрхүү өөрөөхөө одоо бололцоо боломжоор бусдад илүү сайн үйлийг одоо дэлгэрүүлэх хэрэгтэй. За тэгвэл бидний дараагийн карт бол 2025 онд зориулж яг одоо бид нэр юун дээр манифест хийж төвлөрөх ёстой вэ гэсэн карт. За тэгээ ер нь бол энэ гарч ирсэн одоо 4 картаа ер нь харж яхад манай нэгдүгээр группийн ер нь бол айгүй тийм гоё энергитэй хүмүүсээ ягаад ч юм бүр картнууд нь ч гэсэн амар гоё гараад ирсэн бүр дандаа гоё юм хэлж гин. За энэ картны маань хэлж байгаа зүйл болвол та дотроо өөрийнхөө дотоод хүүхдийг илүү сонсох хэрэгтэй. За одоохондоо жоохон дотоод хүүхдээ мартаад байж магадгүй. Тэгвэл 25 оныг бүр яг дотоод хүүхдээ гаргаж ирж тэгж гоё бүр ингээд эрх чөлөөтэй амар гоё өнгөрөөхийн тулд бид нэр дотоод хүүхдээ сонсох хэрэгтэй. За энэ нь одоо хамгийн түрүүнд яах ёстой вэ гэвэл бүх зүйл боломжтой гэдэгт итгэх хэрэгтэй. За таны хүсэж мөрөөддөг тэр бүх зүйл бол боломжтой гэдэгт итгэх хэрэгтэй. За жишээ нь та одоо өөрийгөө саятан болно, одоо тэрбумтан болно гэж боддог байлаа гэж бодъё. За тэгвэл энэ мөрөөдөл чинь танд бол одоо хүүхэд тахта та тэгж боддог гэсэн гэж бодъё. Тэгвэл энэ мөрөөдөл чинь танд одоо маш хол санагддаг. За таны далд хумсарч үүнийг боломжгүй гэж боддог байж болно. За тэгвэл одооноос эхлээд бүх зүйл боломжтой. Хорвоо дэлхий дээр ерөөсө боломжгүй зүйл байдаггүй гэдэгт одоо итгэж бодож одоо түн дээрээ манифест хийх хэрэгтэй. Жохон байх үеийн чинь хүүхэд юг мөрөөддөг байсан тэр мөрөөдлөө одоо санах хэрэгтэй. Тэгээд мөн өөр дээр чинь одоо ирж байгаа шинэ боломжуудад одоо нээлттэй байх хэрэгтэй. Мөн зүүн савингоо өөрийнхөө илүү дотоод дуу хоолойг одоо сонсож манифестлэх хэрэгтэй ахнаа. За тэгвэл жишээ нь та одоо жоохондоо бас ингээд нэг дуучин болно гэж боддог байлаа. За тэгээд том болоод тэр мөрөөдлөө мартсан шал өөр юм хийгээ явж байгаа. Тэгвэл та үнэхээр за бүр үнэхээр дуучин болдгоо маа гэхэд зүгээр л жоохныхоо гой гой мөрөөдлүүдийг ирлүү сэргээгээд энэ хорвоо дэлхий дээр ерөөсөө л боломжгүй зүйл гэж байдаггүй шүү гэдэгт итгээд бүх манифест одоо хийдэг мөрөөдлүүдтэй бүр итгэлтэйгээр тэр манифестээ болвол хийх хэрэгтэй ахнаа. Ерөөсөө дотоод дуу хоолой чинь таныг одоо юу хүсэж байгааг маш сайн мэдэж байгаа. За тэгээд түүнийхээ төлөө бол энэ мөрөөдлөө санаад энэ манифестүүдийг хийх ёстой. За тэгээд шинэ боломжуудад одоо нээлттэй байх хэрэгтэй. Ерөөсөө болж бүтэхгүй гэж ерөөсөө бодож болохгүй нахнаа. За тэгвэл та бүхэнд маань энэ шинэ жилийн баяр яг юуг биелүүлэх гэж байна вэ гэх юм бол бүх хүслийг тань биелүүлэх болно. За шинэ жилийн баяраар юу хүсэж ийн ерөөсөө тэр гайхалтай эерэг хүсэл бүрийг чинь биелүүлж өгөх болно. Шинэ жилийн баяр танд маш том гинтийн бэлгүүдийг бол бэлдсэн байна. Энэ нь бол аз жаргал, сэтгэл ханамжтай амжилт, бусдад танигдах ч гэдэг юм уу. Ерөнхийдөө бол маш их зүйлээс та маш их таашаал, маш их гоё зүйлийг бол мэдрэх болно. За мөн бусдад одоо нийгэмд эзлэх байр суурьтай таны нэр хүнд бол маш ихээр өсөх болно. За ерөнхийдөө бол санхүүгийн одоо байдал дээр ч гэсэн элбэг одоо тий хангалуун, аюулгүй тиймэрхүү зүйлүүд маш ихээр гарч ирнэ. За албан байгууллагаасаа шагнал урамшууллыг бас авч магадгүй. Сургууль соёлоосаа ч гэсэн одоо шинэ жилийн баяр, шагнал одоо урамшуулал, бэлэг тиймэрхүү зүйлүүдийг бас хүртэж болно. Гэрийнхнаасаа ч гэсэн маш их бэлгүүдийг авна. За ерөнхийдөө бол та бүхний маань энэ шинэ жилийн бэлэг бол үнэхээр гайхалтай, сэтгэл хангамж чинь одоо бүр 100% дүүрэн байх болно гэж бол хэлж байна. За тэгээд энэ жилдээ та бүхэнд маш их зүйлийг ойлгуулсан одоо онцгойлох сарууд гэх юм бол 3 дугаар сар, 5 дугаар сар, 2 дугаар сар гэж шоонууд дээр маань буусан байна. За энэ саруудаа болсон үйл явдлуудаа эргэн дурсаж санаад яг юун дээр суралцсан. За мөн энэ саруудаа одоо илүү их одоо талархаарай. За тэгээд нэгдүгээр группийнхний маань энэ шинэ жилийн баяр, гинтийн бэлэг, сүрприз, сайн сайхан зүйлүүдээр дүүрэн хайр, халуун дулаан энергиэр дүүрэн байна гэж
саяны карт маань бол бас хийсэн. Тэгээд би бас та бүхнийхээ шинэ жилийн баярыг энэ оноо үнэхээр юм жаргалтайгаар гайхалтай гоё манифест хийгээд өөрийнхөө сэтгэл зүрхийг нээлттэйгээр одоо үдээд шинэ оноо гоёор огтаарай гэж бас хүсэж байна. За тэгээд та бүхэндээ миний тарот уншлагыг сонссонд талархаж байна. Хамтдаа тарот картнуудаа ч гэсэн талархцгаая. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяр таа. Сайн байцгаана уу? 2 дугаар группийнхэн минь уншлагатаа тавтай морил. За та бүхэнд маань зориулж энэ картнууд бол гарч ирсэн байна. За бидний эхний асуулт бол 2024 он та бүхэнд маань яг юуг ойлгуулж, юуг сургасан тиймэрхүү жил болж өнгөрвөө. За тэгвэл 2024 он нь одоо та бүхэнд ерөнхийдөө бол 2024 онд та бүхэн маань илүү өөрийн гэсэн байр сууриа, өөрийн хийх ёстой зүйлээ яг тэр дотоод хүнийхээ зорилт тиймэрхүү зүйлүүдийг яг тийм барьж авсан, өөрийн байр сууриа тогтоож чадсан иймэрхүү жил болж өнгөрсөн юм шиг байна. За энэ зүйлүүдийг ч гэсэн танд бол бэлгэлсэн гэсэн үг. Ерөнхийдөө бол та шудраг одоо хин нэгнээс хараат бус тэр бие даасан хүчрхэг байдлаа бол нилээд олж авсан байна. За магадгүй энэ дунд бол айгүй эмэгтэй хүний нэрийг харагдаж байгаа болохоор ерөнхийдөө бол бие даасан эмэгтэйчүүд өөрийн хөгжил, өөрийнхөө тэр гайхалтай давуу тал шинж чанаруудыг бол ерөнхийдөө гаргаж чадсан ийм гайхалтай жил болж өнгөрчээ. Одоо маш бүтээлч ерөнхийдөө бол бодтой, ухамсартай өөрийнхөө одоо яг юу хийх ёстой юм бэ? Би чи ер нь яг энэ хорвоо дэлхий дээр, энэ ертөнцийн дээр ямар үүрэгтэй ирсэн, ямар гайхалтай хүн юм бэ гэдгийг ер нь бол мэдэж авсан, өөрийнхөө хийх ёстой зүйлүүдэд одоо ухамсарсан тийм гайхалтай жил бол өнгөрсөн. За мөн ерөнхийдөө бол албан тушаалаас маш их агсан байж магадгүй. Одоо ажил карьерийн тал дээр, бизнесийн тал дээр маш их одоо хөл дээрээ одоо зогсож чадсан одоо албан байгууллагатай ерөнхийдөө бол тушаал дэвшсэн, агсан хийхийг хүссэн зорилгоудаа бол нэлээ ихийг нь бол биелүүлж чадсан. Бусдад одоо ухаалгаар ингэж бусдыг удирдах сурсан, бусдын хүндэтгэл хайрыг одоо салбартаа маш их ингэж тэргүүлсэн. За тиймэрхүү жил бол өнгөрсөн байна. Энэ нь одоо мэдээж зөвхөн ажил карьерийн тал дээр биш, та мөн гэр бүл, хамаатан садан дундаа яг өөрийнхөө гэр бүл дундаа ч гэх юм уу ерөнхийдөө бол эзлэх байр суурь чинь нэлээ өссөн, өөрийгөө одоо илүү хөгжүүлж чадсан, ерөнхийдөө бол бусдаас нэлээд хараат бус өөрийн чадваруудаа л юм олж авсан тийм гайхалтай зүйлүүдийг одоо 24 он танд одоо бэлгэсэн гэсэн үг. За тэгвэл 2024 оноо дуусахаас өмнө одоо шинэ оноос өмнө одоо хийх ёстой зүйл чинь юу вэ гэх юм бол та бүхэн бол энэ онд бол хангалттай одоо хичээсэн, хийх ёстой зүйлүүдээ маш ихээр хийсэн. Тийм болохоор бүр юм зайлшгүй хийх ёстой, бүр тиймэрхүү зүйл амар тийм санаа зовоод ахаар зүйл бол та хэдэд маань харагдахгүй байна. Ерөнхийдөө бол хийж дуусгаагүй ажил ер нь бол бараг байхгүй гэсэн үг. Та бас ингээд өөрөө бас юу хийх ёстой, юг дуусгах ёстойгоос маш сайн мэддэг. За гэхдээ үүн дээр нэмээд илүү одоо сонор сэрэмжтэй өөрийнхөө энэ эрч хүчийг юунд зарцуулах уу гэдгээс сайн бодох хэрэгтэй. Ерөнхийдөө бол бусадтай ч гэсэн одоо яриа өрөөтэй нийт ч ерөнхийдөө бол айгүй тийм сэргийг ингээ гоёор өнгөрөөхөд ерөнхийдөө болоод явчихна. За тэгээд өөрийнхөө боловсралдаа бас ажил одоо өөрийнхөө боловсрал, хувийн боловсралтаас дахиад илүү гоё хувь нэмэр оруулах зүйлүүдийг юу хийх ёстой вэ гэдгээс төлөвлөхөд бас маш тааламжтай байх болно. За тэгээд дээрээс нь мөнгө санхүүгийн тал дээрээ одоо мөнгө олох шин санаануудыг бол бичиж тэмдэглэж одоо шин санаануудыг дотроо бодож боловсруулахад бас айгүй тийм хэрэгтэй байх нэ. Ерөнхийдөө бол оноос өмнө нэг иймэрхүү зүйлүүд бол хийхэд бол болно. Өөрийнхөө илүү хувийн хөгжил рүү чиглэсэн тиймэрхүү шин санаа, тиймэрхүү зүйлүүдийг ерөнхийдөө бол бодож төлөвлөөд ялангуяа санхүүгийн тал дээр бол одоо шин санхүүгийн үүсвэр юу байж болох вэ? Иймэрхүү талуудаараас бусдтай одоо ярилцаж, бусдаас зөвлөгөө авч бас өөрөө бас бичиж тэмдэглээд бодож тунгаагаарай. За тэгвэл 2 дугаар группийнхны маань хувьд одоо 2025 онд зориулж яг юг манифест хийвэл илүү тохиромжтой вэ гэсэн чинь яг л мөн саяны хэлсэн шиг ерөнхийдөө бол хувийн хөгжил, за мөн тэр дундаа өөрийнхөө одоо ирээдүйн одоо хөрөнгө санхүү ерөнхийдөө бол энэ санхүүгийн амьдралын тал дээрээ илүү одоо дахиад тэр зүйлүүд дээр манифест хийхэд бол маш тохиромжтой байх нэ. За одоо бүр энэ бичлэгийг одоо үзэн цагаасаа л тэр манифестыг хийж эхлэхэд ер нь бол болно. За ерөнхийдөө санхүүгийн
санхүүгийн чиглэлгүй одоо таны амьдралд элбэг дэлбэг байдалтай шинэ боломжууд, нөөц, одоо ажил, карьер юу гэдэг өөрийн чинь энэ амьдралын боломжтой бүх одоо бий болох одоо сайн бүхэн одоо боломжтой гэсэн тиймэрхүү манифестыг бол хийхэд бол болно. Миний одоо ирээдүйн санхүү маш амжилттай байх болно, тийм маш тогтвортой байх болно. Ерөөсөө ингэж ганхахгүй баттай суурьтай би тийм санхүүгийн одоо тэр суурийг би тавьж чадна, тэр санхүүгийн хэрэгжүүлээнд би хүрч чадна гэсэн иймэрхүү манифестүүдийг бол хийхэд бол маш тохиромжтой. За мөн өөрийгөө би хөгжил цэцгэлэлт рүү одоо уриалж ийн, тэ өөрийгөө одоо элбэг дэлбэг хангалуун байдал руу одоо байгаагаасаа илүү гоё амьдрал руу би ингэж явуулахад одоо уриалж ийн чадж ийн гэсэн иймэрхүү манифестүүдийг одоо хийхэд бол маш одоо тохиромжтой. Одоо ирээдүйдээ хөрөнгө оруулах тиймэрхүү зүйлүүдийг бол манифестлээрээ гэж бол хэлж байгаа шиг байна. Шинэ ажил, шинэ бизнестэй ерөөсөө юу л бодож чинь. Гэтэ энэ нь таны өөрийн чинь хувийн хөгжил, хувийн орлого ерөөсөө тэр болгоно руу чиглэсэн хандсан байхад бол болно. За мөн ингэснээрээ ч гэсэн одоо та өөрийгөө илүү хөгжүүлж, өөрийнхөө одоо тэр амьдралын одоо тэр бололцоо бүх юм ангиж дээшлүүлснээр танд ч ихсэн яг тэрийг чинь дагаад тэрнтэй ч адилхан тийм гоё одоо ганц бичүүд маань тийм гоё хос, тийм гоё амраг бас тань дээр ирнэ гэдэгт бас итгээрэй. За тэгвэл ерөнхийдөө бол энэ 2 дугаар группийнхний маань бол 25 он энэ шинэ жил чинь зүгээр л ингээл санхүү эдийн засаг одоо мөнгө төгрөгийн элбэг дэлбэг байдлаар нь зүгээр ингээ бөмбөгтөж ийл гэсэн одоо баг тийм зорилготой баг байгаа юм шиг байна. За одоо шинэ жилээр одоо энэ шинэ жил танд одоо бэлдсэн гинтийн бэлэг нь бол танд одоо гинтийн тийм амар их мөнгөний урсгал, гинтийн орлого орж иж магадгүй. За мөн зарим нэг хүмүүс маань одоо гэр бүлийнхнаас нь маш их бэлэг ирж магадгүй, хамаатан саднуудаас нь гэр бүл аав ээж тэ ерөнхийдөө бол дүү мүү ах эгч юу гэдэг. За тэгээд зарим нэг хүмүүсийн маань хувьд бол бүр ингээд өв залгамжлалч одоо хүртэж магадгүй. Ерөнхийдөө бол өвөө аав маав тэгэл ингээд гэр бүлээс нь өв залгамжлуулж ямар нэгэн зүйлүүдийг одоо амьдралын тийм материаллык зүйлээс одоо эд хөрөнгө юу гэдэг тэ үйл хөдлөх мэдлэх тиймэрхүү юмнуудыг ч хийсэ одоо бэлгэлж өв залгамжлал хүртэж магадгүй. За ерөнхийдөө бол маш их тийм элбэг дэлбэг одоо тийм хангалуун байдал тиймэрхүү гинтийн бэлгүүдийг бол танд бэлдсэн байна. Гол нь энэ бүхэн маань ингээд гинтийн орлого морлого гэсэн штэ тий хайртай дотны хүмүүсээс чинь бас айгүй их одоо ирэх боломжтой. Хайртай дотны хүмүүс чинь бас танд заавал ингээд мөнгө төгрөг гэдгүү маа гэхэд маш их гинтийн бэлгүүдийг бас барих боломжтой гэсэн үг. За тэгээ нөгөө талаасаа бол заавал нэг тийм амар их гинти их амар их хэмжээний мөнгө орж ирэх нэстэ нэр амар юм гэд ингээд бас тэгж бодоод ээж бас болохгүй энэ ингээд хүн болгон тэр бас өөрөөр. За тэгээд нөгөө талаасаа болвол хайртай татны хүмүүс тэгээ энэ шинэ жилийн баяр бол маш гоё халуун дулаан бүр ингээд хайраар өлгийдүүлсэн байгаа юм шиг бол гоё өнгөрнөө. Ерөнхийдөө бол хүсч байсан хамтдаа шинэ оноо ухтахыг хүсэж байгаа тэр хүмүүстэйгээ ерөнхийдөө бол гэр бүлтэйгээ тэ ер нь бол тэд нартайгаа ингэж шинэ оноо ер нь ухтах юм шиг байна. Энэ ч гэсэн танд одоо гинтийн бэлэг болж магадгүй. Бас энд хоолой цааж байгаа дутаа хугацаанд ингээл хамт баярлаагүй одоо амар удсан тийм хүмүүстэйгээ ч гэсэн гинт одоо оноо хамтдаа гаргах ч гэдэм үү те. За иймэрхүү зүйлүүд болж магадгүй. За тэгвэл 2 дугаар группийнхний маань хувьд одоо 2024 онд одоо илүү их зүйлүүдийг одоо ухааруулсан гэх юм уу илүү чухал байсан одоо илүү их талархах хэрэгтэй сарууд бол 8 дугаар сар, 9 дугаар сар, мөн 2 дугаар сар гэсэн ийм 3 сар гарч ирсэн байна. За тэгээд та бүхэн маань өөрсдөө бодоод энэ 3 саруудад яг юг суурсан юм бэ? Надад юу нэг юг ойлгуулж чадсан юм бэ гэдэг талаар нь бодоод энэ 3 сартаа ч гэсэн талархаарай. За тэгээд манай 2 дугаар группийнхний маань хувьд бол 2024 он маш их гоё зүйлийг бэлгэлсэн юм байна. За тэгвэл 25 онд ч гэсэн маш их гоё зүйлүүдийг бас бэлдэж байгаа. Тийм болохоор энэ шинэ жилийн баяртаа 24 онд маш их талархаад за тэгээд 25 онд ч гэсэн өөрийнхөө сэтгэл зүрхийг нээлттэйгээр над руу ингэж гоё зүйлүүд урсаа орж ирэх болно. Ингээд те ерөнхийдөө бол энэ их хайр, энэ их хорвоо ертөнцийн энэ хайр өвдөцүүдийн маань хайр те энэ их мөнгөний урсгал энэ их гайхалтай аз жаргалтай амьдралыг би хүлээж авахд бэлэн байна гэсэн бодолтойгоор шинэ оноо өгтаарай. За тэгээд миний бичлэгийг намайг сонгож одоо сонссон та бүхэндээ бас баярлалаа. Талархаж байна. Хамтдаа бас энэ гайхалтай зүйлүүдийг биднэрт хэлсэн тарот картнуудаа ч гэсэн талархцгаая. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Сайн байцгаана уу? 3 дугаар группийн хамын таарад уншлагата тавтай морил.
За та бүхэнд маань зориулж ийм картнууд гарч ирсэн. За тэгвэл эхний карт бол та бүхний маань одоо 2024 он та бүхэнд маань яг юг ойлгуулж юг бэлгэлсэн бэ гэсэн карт байна. За тэгвэл маш гоё зүйл гарч ирсэн. За 2024 он бол та бүхний маань хувьд амжилт, ялалт, шагналт те бусдад одоо хүлээн зөвшөөрөгдөх гэсэн ийм гайхалтай зүйл бэлгэлсэн байна. За ерөнхийдөө бол салбартаа өөрийнхөө хийж бүтээх ёстой бүх зүйлүүд дээрээ одоо маш их амжилтыг гаргасан хүүхэн болгон те өөрийн гэсэн амжилтаар дүүрэн байсан байна. Бас маш их зүйл дээр ялж чадсан байна. Шагналыг ч гэсэн зөндөө хүртсэн байна. Ямар нэгэн тэмцээн уралдаан те одоо алтан байгууллага, сургууль соёл гэд энэ бүх одоо салбарууд дээр аль нэг дээр нь ч юм уу тийм шагнал хүртсэн хүмүүсээс айгүйх байх шиг байна. Ерөнхийдөө бол яг тийм амар шагнал мангал гэдгүү маа гэхэд бусдад одоо өөрөөгөө яг хүлээн зөвшөөрүүлж чадсан те би өөрөөрөө ийм хүн шүү гэсэн ийм хүлээн зөвшөөрөлтийг бас мэдэрч чадсан. Ийм гайхалтай жил болж өнгөрчээ. Бусдын одоо бахархлыг төрүүлж те сайшаал, магтаал гэсэн тийм зүйлүүдээр одоо дүүрэн ийм зүйлүүдийг одоо танд бэлгэлсэн гэсэн үг. За тэгээд зарим нэг хүмүүс маань бол хайр дурлалын тал дээр ерөнхийдөө бол хайр дурлалын тэр зорилгоос биелүүлсэн хэрвээ одоо яг хин нэг үнийг крашлдаг гэсэн бол тэр краш өөрийн болгосон одоо зарим нь хайрттайгаа хамт ингэн тэгнэ гэсэн төлөвлөсөн зүйлүүд байсан бол тэр зүйлүүдээ ч гэсэн биелүүлж чадсан. Одоо ингээд харахандаа биелүүлээгүй байгаа бол хараахан одоо 24 он маань дуусаагүй байгаа юм чинь одоо 24 он дуусахаас өмнө тэр чинь гэсэн юм бэлэн гэсэн үг. Хэрвээ ингээд хамтдаа одоо шинэ байртаа олъё эсвэл ингээд хамтдаа амьдралаа бүр эхлүүлээ энэ төр гэсэн бол тэр зүйлүүдээс ингээд биелүүлж чадсан одоо ботсон зүйлүүд нь биелсэн гэсэн үг. За тэгээд ажил мэргэжлийн тал дээр ч гэсэн одоо дааж авсан маш том төслөө ч гэсэн дуусгаж чадсан. Ерөнхийдөө бол хийж бүтээ гэсэн зүйлүүдээ бол бүрэн гүйцэд одоо оноос өмнө ер нь бол дуусгасан. Тэ ер нь яг юм юмд ийм ялсан тийм гоё мэдрэмжээр аль дүүрэн байгаа юм шиг бол харагдаж байна. За тэгээд ер нь бол маш их шагнагдсан тиймэрхүү хүмүүс л ер нь харагдаад байна. Тэгээд бас санхүүгийн бас ингээд амар хурамшуулал санхүүгийн тал дээр ч гэсэн маш тогтвортой тийм гоё жил болж өнгөрчээ. За тэгээд одоо бүр дараагийн карт мартны үргэлжлэл бүр амар гоё уялдсан. За ийм их шагналыг одоо 24 оноос одоо ийм гоё бэлгнүүдийг авсан хүмүүс юм чинь мэдээч одоо 24 он дуусахаас өмнө одоо хийх ёстой зүйл нь мэдээч одоо тэрийг одоо тэмдэглэх штэ тий. Ерөнхийдөө бол гэр бүл, найз нөхөд одоо хамт олон хайртай татны хүмүүсийг дайлах, цайлах, хамтдаа баяр тэмдэглэхтэй орой хоолнд урих, гоё гэртээ урих, аль эсвэл зүгээр ингээд хамтдаа дундаа ингээд гоё найзуудын шинжилж гэдэг юм уу, хамт олонны одоо шинжилгээний баяр, гэр бүлийн баяр маяр ингээд тиймэрхүү баяр ёслолыг бол зохион байгуулж одоо тэднийгээ дайлж цайлах ёстой байх нь ерөнхийдөө бол тайдын 25 оноос өмнө одоо хийх ёстой зүйл гэсэн үг. Одоо хамтдаа гоё орой хоолой гэдэг мэдээ. Заавал тийм амар том юм байх бас шаардлагагүй. Зүгээр л ингээд хамтдаа энэ ондоо одоо орж ирсэн аз жаргал бүрийнхээ төлөө одоо тэд нартай талархаж баярлаад хамтдаа нэг оройг нэг өдрийг гоё өнгөрүүлэх бол хэрэгтэй. Өдөржингөөс найзуудтайгаас гоё исэн ч болно шүү дээ. Гэр бүлтэй ч гэсэн ганц өдөр ч гэсэн гоё цаг цаваас зарцуулж болно. За тэгвэл хайр дурлал одоо хосуудын хувьд бол одоо энэ 12 сарда одоо юу гэдгийг те хайр дурлалынхаа тал руу чиглэсэн тиймэрхүү бас баяр үйл явдал тиймэрхүү өдрүүдийг бас хийж болно. Одоо нөгөө нэг бэр гуй хүмүүст гэдэг юм уу. За бүр тэр бэр гуй хүмүүс хаач одоо яг уу те ингээд хамтдаа гоё болзох эсвэл ингээд гэр бүлийнхэнтэйгээ хайртай хүнийг танилцуулах ч гэдэг юм уу те иймэрхүү бас гоё зүйлүүдийг бас 12 сарда шинэ оноос өмнө амжуулаад бас хийгээд бол маш тохиромжтой байх нэ. За мөн одоо хорим сүй за тэг бүр хорим хийдэг юм аа гэхэд зүгээр л ингээд тэрний талаар бас ингэж хайртайгаа одоо ярилцаж одоо тэрийг төлөвлөгч гэдэг юм уу те тиймэрхүү зүйлүүдийг хийхэд бол маш тохиромжтой. За мөн тэгээд хайртай татны хүмүүстэй ч гэсэн санхүүгийн тал дээр бас дэмжлэг үзүүлж бас болно. Ерөнхийдөө бол бусдад бас одоо хүүхдүүдэд те ерөнхийдөө бол амар их бэлэн мэлэг өгж болно. Заавал хүүхд гэхгүй бас найзуудтай ч юм уу аав ээжтэй те ерөнхийдөө бол дүүдээ ахтай ихтэй гоё бэлгэнүүдийг бас өгж болно. Гэтэ энэ 3 дугаар группийнхний маань картатай нэр ийм гоё гарч ирэх яг те би бүр ингээд өмнөөс нь энэ жилдээ болсон зүйлүүдээр ингээ хараад тэгээд ингээд хийх ёстой зүйл мөлийн харахад ирсэн. Би бүр ингээд энийг ингээд хийчмээр юм шиг бүр өөрөө энэ 3 дугаар группийг сонгосон юм шиг бүр надад бүр амар гоё санагдаад байгаа байхгүй юу. За тэгээд ямартай ч одоо та бүхний маань энэ ондоо багтаад хийх ёстой зүйл чинь болвол ерөөсөө
бусдтай одоо хамтдаа баяраа тэмдэглэх шүү заяа, өөрсдийнхөө аз жаргалыг бусдтай хуваалцах. За тэгвэл та бүхний маань хувьд 2025 онд зориулж яг юг манифест хийвэл илүү одоо тохиромжтой вэ гэсэн чинь ерөнхийдөө бол аз жаргалыг одоо манифестлэрэ гэж хэлж байна. Аз жаргал, амжилт, өөдрөг үзэлтэй ерөнхийдөө бол баяр хөөр, энэ амьдралд ирж болох сайн сайхан бүхнийг одоо юу гэдیں те таны амьдрал гэрэл гийн нэмдэг тэр бүх зүйлийг өстой чөлөөтэйгээр одоо манифест хийж болно. Бүр өстой юунд ч баригдалгүйгээр таны амьдралд яг юу гэрэлтийг өгдөг, юу танд аз жаргал өгдөг тэр болгоныг одоо манифест хийхэд бол маш тохиромжтой. За өөрөөгөө ч гэсэн дотроосоо ч тэр гэрэлтдэг, гаднаасаа ч тэр гэрэлтдэг те ерөнхийдөө бол би ингээд одоо байгаа. Би ингээд энэ хорвоо ертөнц дээр байгаагаараа ингээд нар шиг гэрэлтэж чадна, бусдад ингээд аз жаргалыг түгээж чадна. Би бол ингээд бусдаар одоо хөндлүүлж яг энэ чигтэл би ингэж дотоор гялалцаж ингэж гоё аз жаргалтай миний сэтгэл зүрх ийм гоё гэрэл гэгээтэй хിവэрэ байсаар л байна гэсэн иймэрхүү байдлаар бол манифест хийгээрэй. Мөн одоо ажил карьерийн тал дээр те ерөнхийдөө бол урам зоригтой, эрт хүчтэй, те амжилттай ажлын төслүүд одоо миний бизнес юу гэдэг энэ бүхэн маань ингэж хязгааргүйгээр өргөжин тэлж чаднаа. Санхүүгийн тал дээр ч гэсэн би хязгааргүй хүчтэй, бат бөх одоо тийм хүчтэй санхүүтэй тийм болж чадна гэсэн иймэрхүү зүйлээр бол манифест хийх болно. Одоо хамгийн гол нь би бол тэ миний амьдралд энэ их аз жаргал, энэ их гэрэл гээтэй, энэ их сайн сайхан зүйлүүд одоо урсаа орж ирэхэд би энийг одоо хүлээж авахд бэлэн байна. Миний сэтгэл зүрх нээлттэй байна те. Би ч гэсэн өөрөө одоо нар шиг гэрэлтэж чадна гэсэн иймэрхүү хандлагатайгаар энэ манифестыг одоо 25 онд зориулж бол хийх хэрэгтэй. Яг энэ бичлэгийг сонсон цагаас эхлээл шууд хийгэрэй гэж хэлмээр байна. За тэгээ та бүхэнд маань гарч иж байгаа картнууд бол бүр үнэхээр гайхалтай. За ерөнхийдөө бол та бүхэнд маань одоо энэ шинэ жилийн баяр юуг бэлэглэх гэж байгаа вэ? Юу одоо сюрприз нь юу вэ гэсэн чинь одоо бүх хүсэжсэн зүйл чинь одоо бэлэг болно. Ололт тэ ерөнхийдөө бол бүх зүйл бүрэн бүтнээрээ таны хүсэж зорж исэн зүйлүүд таны сэтгэл ханамж одоо дээд зэгтээ байх болно. Бүх зүйл чинь одоо бэлэг болно. Хайр сэтгэлийн тал дээр та бусдаар одоо хайрлуулах болно. Хайрлуулахыг хүсэж исэн үнээрээ хайрлуулна. Тэ ерөнхийдөө бол бус бүх зүйлд та одоо маш их талархах болно. Ерөнхийдөө бол амьдралын мэдрэмж чинь одоо энэ амьдралаас авах аз жаргалын мэдрэмж чинь энэ шинэ жилийн баяраар бол үнэхээр бол бүр дүүрэн байх болно. За зарим хүмүүст маань бол одоо карьер, ажил карьерийн тал дээр зорилгыг нь биелүүлж өгөх болно. Энэ өөрийнх нь одоо өөрийн хувийн замналыг нь одоо илүү одоо зам мөрийг нь тодтогож гэрэлтүүлж өгөх болно энэ шинэ жилийн баяр. За ерөнхийдөө бол одоо энэ чинь баг өвлийн үгийн бэлэг мэлэг юм уу? Ерөнхийдөө бол тийм байна. Тэгээд санхүүгийн тал дээр ч гэсэн ер нь санхүүгийн зорилгыг биелүүлж өгнө. Илүү зорилгыг нь илүү тодтой болгож өгнө. Тодтой гинэ. Тод болгож өгнө. Ерөнхийдөө бол тийм урам зоригтой, сэтгэл хангалуун, ер нь л бол тийм сайн сайхан мэдрэмжийг бол маш ихээр бэлэглэх болно. За тэгвэл ийм гоё зүйлүүдийг билээсэн 2024 онд талархаад одоо баршгүй штэ тий. Тэгээд энэ ондоо одоо онцгойлон одоо бид нэр бодож одоо суралцаж чадсан одоо тэр сарууд одоо бодох ёстой, талархах ёстой сарууд гэх юм бол 11-р сар, 12-р сар, 5-р сар гэсэн 3 сар гарч ирж байна. За ерөнхийдөө бол энэ 12-р сар бол магадгүй та бүхэн 11-12-р сар бол одоо оны сүүл болж байгаа учраас маш их одоо энэ оныхоо үр өгөөжийг одоо илүү мэдэрсэн хүрсэн сарууд бол ялцчгүй мөн болов уу гэж бодож байна. За тэгээд энэ бүх гайхалтай зүйлүүдтэй бүр маш их талархаарай. Өөрт чинь бас тасралтгүй бас энээс ч илүү гайхалтай мэдрэмжүүд, энээс ч илүү гоё зүйлүүд өөрлөө чинь урсаж орж ирнэ гэдэгт бас маш их итгээрэй гэж бас хэлмээр байна. За тэгээд намайг сонгож, намайг сонссон та бүхэндээ маш их талархаж байна. Тэгээд хамтдаа бас энэ гайхалтай тарот картнуудтай энэ гоё мэдээллүүдтэй нас талархацгаая. За тэгээд дараагийн уншлагаар уулзтлаа. Баяртай.